байсан байна уу? Ойр 23 15 50 ганцмаг байна. Однууд бидний сүүлийн шалгалт нь болохоор эцэг их болон гэр бүлийнхаа урт одоо энэ хагийн юу сурсан, юу мэдэж авсан талаараа бичлэг хийх даалгавартай байсан. Тэгээд эхлээд энэ хичээл дээр юу сурсан гэвэл химишүүдийг заавал хийлгэх шалтгааны тухай би ярьж өгмөр санагдсан. Химишүүдийг заавал хийлгэх шалтгаан нь зөвхөн гоо сайхан талаасаа бол биш. Тэгээд энэ болохоор эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Одоо энийг товч бөгөөд тодорхойгоор тайлбарлавал нэгдүгээр ажиллах үйл ажиллагааг сэргийлэх. Шүд дутуу бол хоолыг бүрэн зажилж чадахгүй. Ингэснээр ходоод гэдсний ачаал мөн ихсдэг. Ягаад гэхээр ингээд бид нар бүх шүдтэй байж тэр ингээд жижигхэн ингээд болгоод залхиж ингээд ходоод босруулах бид аливаа нэг шүд ямарваа нэгэн шүдэн дутуугаслаад тэрийг ингээд бүтэн задлж чадахгүй болохоор бидний гэдсний ачаал илүү нэмэгдэнэ. Хоёрдугаар болохоор үндсэн шүдийг мөн хамгаалж өгдөг. Дутуу шүдний зайруу одоо хажуудах буруу хөрс шүд ингээд наалж орж ирснээр одоо шүд маань хөдөлж ингээд өөрийнхөө байрнаасаа хөдөлж эхэлдэг. Энэ нь одоо эрүүл шүд ч ингээд муудах, эрүүл шүдэд ч гэсэн ингээд сөрөг нөлөө үзүүлдэг. Гуравдугаарт нь болохоор эрүүл нүүрний хэлбэр өөрчлөлгөөс сэргийлдэг. Шүдгүү удах тусам ингээд яс маань ингээд шимэгдэж эхэлнэ. Тэрнээс болоод ингээд байхгүй шүднүүдээс болоод ингээд нүүр ингээд хонхоож наснасаа илүү хөгшин харагдах магадaltaй байдаг. Тэгээд дөрөвдөг нь болохоор яриа болон дуудлагад нөлөөлөхөс сэргийлдэг. Одоо ялангуяа урт шүдэн ингээд дутуу бол аваа янз бүрийн дуу авинууд буруу гарах магадaltaй байдаг. Тэгээд тавдах нь болохоор өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Ингээд инээх ярихдаа санаа зовхгүй болно, мөн нийгмийн ярилцаанд эерэг оролцсноо. Яагаад тэгэхээр одоо өөрийнхөө тэр шүд маань байхгүй дээ гэж бодсноор тэр өмнө ингээд санаа зовох, инээх дуртай байсан ч гэсэн шүднээсээ санаа зовсноор инээхгүй байх магадaltaй. Тэгээд энэ болохоор өөрийн сэтгэл зүйд хүртэл маш стресстэй ингээд санаа зовшин төвшөртэй байдлыг нөлөөлж магадгүй. Мөн одоо 6-т нь болохоор эрүү үений өвдөлтөө сэргийлдэг. Энэ нь болохоор одоо баруун талын шүдэн байхгүй болж одоо зүүн талтаа илүү их зажигснараа одоо нэг талтаа илүү их зажиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эрүү нүүрний үе өвдөж эхэлнэ гэсэн үг байгаа. Одоо жишээрээ эсэргээрээ хиймэл шүдийг хийлгэхгүй бол яах вэ? Одоо яах вэ гэвэл шүднүүд маань, эрүүл шүдүүд маань цаашид улам муудаж мэднэ. Мөн эрүүний яс багасаж дараа тэр ингээд шүд байхгүй хоосон зайд имплант хийгээд ингээд хүндрэлтэй болно гэсэн үг байгаа. Мөн хоол боловсруулах эрхтэнд асуудал үүснэ. Тиймээс хиймэл шүд гэдэг сонголт бол биш, олон тохиолдолд маш шаардлагатай байдаг учраас та нар маань ямар нэг шүдэн ингээд дутуу унж ахуулсан бол заавал хиймэл шүд хэлгээрэй гэж зөвлөж байна. Ингээд энэ хагийн дээр одоо бидний хийж сурсан юм болохоор одоо ингээд хиймэл шүд ингээд бүтэн хийсэн. Ингээ хар. Яг үний хиймэл шүд гарч байна. Яг тийм байна ангар. Тэгэж байна. Яа. Ингээ хийсэн баггүй юу? Одоо тэгээд би амар амархнаар монголоор энийг яаж хийсэн арга заавраа тайлбарч өгье заяа. Одоо ингээд хүний ингээд шүдний хив байна штэ. Ингээд хилцэн хив байдаг байхгүй юу? Ирзэна. Тэрэн дотор бид нар одоо соггүй гэдгийг одоо энийг болохоор монголоор шохоотой адилхан ингээд устаа хотход зураад тэр хивэн дотроо хийгээд тэгээ нэг ингээд гаргаж авдаг байхгүй юу? Ингээд буйлга одоо энэ болохоор ингээд тагнааны ингээд хэсэг байгаа сте. Ингээд дэш гарсан. Тэгээд энэ дээдлийн шүд гэсэн. Дээдлийнх. Тэгээд болохоор ингэж эхлээд хивээ авчаад одоо энийг дээд доод шүд дэ гэж ялахын тулд одоо ингээд дээдлийн шүдэнд ийм хоёр дүртэй байгаа. Хоёр ингэж гаргаж өгдөг. Харин доод шүдэнд болохоор доотлын шүдний энэ ингээд өндөр ингээд зузаан байдаг учраас одоо энэ хэсэгт нь ингээд 3 хэсэгт нь ингээд ухад сорж өгнө. Тэгжиж одоо
тэгжиж тэгдэг байхгүй юу? Ингэж хийчгээд дараа нь болохоор нэг ингэж гаргаж аваад тэгээд одоо ингэж одоо юу гэдэг нээч тэгээд дараа нь болохоор энэ нэг юм режим байгаа. Ийм режим. Энэ болохоор ингэж зөөлх ингэж бамбалцсан юм. Зэгнүүр шиг. Тэгээ нэг болохоор ингэж дийлгэж агаад минийх одоо хэвэн дээр ингэ бүрхчихнэ. Бүрхийдэг юм. Тэгээ одоо ингэ илүү гарсан хэсгүүд байгаа шүү дээ. Одоо ингэ илүү ингэ гарсан байгаа шүү дээ. Тийм болохоор яг одоо энэ дээр зураас зурсан байгаа шүү дээ. Энэ зураасынхаа хэмжээгээд ингэж утгаараа ингэ зүсэж аваа. Тэгээд зүсэж авсныхаа дараа ийм хэлбэртэй болно. Энийг тэг хатаах төхөөрөмжөнд тэгээд ингэ хатуулаа гараад байна. Одоо бүр ингэ так ингэ дуурахаар хатуулаа гараад ирдэг байхгүй юу? Тэгснийхаа дараа болохоор бас ингэ дахиад нэг сони ягаан өнгийн байгаа заяа. Тийм. Резин шиг юм байгаа. Тэрийг болохоор ингэ амар хатуг ингэ газ тоочор ингэ халаагаад ингэ тэмцэн ингэ нугарна шүү дээ. Тэгээ энэ дөрвөлжимийг ингэ дөрвөлжин болгож ингэ нарийнхан ингэ нуглах хэрэгтэй. Тэгээ тэрийг ингэ нуглаад саяны хийсэн нөгөө шүд байгаа шүү дээ ягаан өгтэй. Тэн дээрээ ингэ тавиад үг нэмээд ингэж нэмж тавина гэсэн үг. Ойлгож байна уу? Ойлгож байна. Ийм болоод тийм болчихоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ чинь ингэж шүд чинь ингэж нийлүүлэх хэр чинь овон таван үүсэн шүү дээ. Ингэж овон таван үүсгэж байгааг ингэж бас нахаадаг юм байгаа хгүй юу? Газ тоочор болохоор ингэж нэг халуун юм тас ингэж төмөр байгаа одоо шиг юм тэгшээ. Тэр төмрөө шууд халааж агаад ингэж одоо ам дотор ингэ шургуулна гэсэн ингэ шургуулад тэгээд дүүрээ давхад яг гоё ингэ тэгшгэн болоо гараад ирсэн. Тэгээд тэгшгэн болоо гараад ирэх нь одоо энэ хэвчийн яг барьж өгөх тулд ингэ цаасны цаа ингэ авчаад байгаа. Тэгээд энийгээ ингэ одоо хэсэг байлгамаа гэсэн үг. Тэг ингэж хийснийхаа дараа энэ хэвнүүдээ болохоор ингэ пластер гэж юм байгаа хгүй сахгүй сариу урахтай шохоо ингэ үз. Нэрээрээ өөр гасти. Пластер шиг юм дотор ингэж энэ кёб гэж одоо ингэ шүдний хэвэн дотор ингэ хийгээ. Тэгээд ингэ дээрээс ингэж гоё тавигдаад ингэ болж байгаа хгүй. Тэгээ ингэж болгоод эннийхэн дараа одоо ингэ хэлбэрийн гараад ирсэн болохоор энэ дээрээ шүднүүдээ суулгана. Тэгээд дав шүднүүдээ суулгана. Тэгээ хамгийн хэцүү нь ер нь шүд суулгах байсан. Тэг ингээд шүдээ суулгаад нэгээр суулгана. Тэгэл ингэснээр шүднүүдийн завсар амар хэцээ гарчихна. Тэгээд бол ингээд яг ингээд шүдний суулгацсан заяа. Суулгангуудаа ингээд хийштэй. Хийхээр нэг бол ингэж гарч ирэн заяа шүдний таахгүй. Нэг бол ингэж гараад ирсэн. Нэг бол ингэж бүр ингэ шүдүүд хоорондоо нийлэхгүй. Тэгээд амар хэцүү байсан. Хайсаашаа зөрөө. Тэгээд би баг энэ шүдээ баг аваад хийгээд баг энэ нөл явцад баг 2-7 хоног шахуу хийсэн. Бага. Яа чад төрч байжна. Чи энэ сэтгүүл зогсоод байна. Надраа. Тэгээ одоо яг ингээд шүдээ тий. Энийг хойлгож байгаа юм уу? За тэгээ ингээд шүдээ суулгацсан байгаа. Тэгээд одоо энэ шүд суулгахтаа бас ингээд дараалал гэж байгаа. Тэгээд дараалал нь болохоор ингээд үүдний шүднээс авахгүйлаа. Үүдний шүд, сая шүд, араа шүд удаасаа ингээд хоошоо явна. Удаасаа ингээд хоошоо суулгаж чинь. Тэгээс энийг суулгахтаа одоо ингээд шүднийхаа зайнуудыг хүртэл ингээд ваксаар ингээд халааж байгаа дүүрэгдэг ингээд хасаар ингээд дүүргэнэ гэсэн. Одоо ингээд шүдийн суулгах шүү дээ. Одоо энэ завсар цэцрахууд ингээд дүүргэсэн байгаа шүү дээ. Тэгээс ингээд ваксаа ингээд халааж байгаад ингээд дүүргэнэ гэсэн. Ваксаа халааж байгаа байлаа. Тэгээд дараачихаа нь болохоор одоо ингээд шүд чинь ингээд бэлэн болсон байгаа шүү дээ. Тэгээд шүдээ бэлэн болсон байгаа дээрээ одоо ингээд
пластер гэх юм уу одоо юм цагаан юм одоо ингээд төмөр савнд хийчихэн заа юм ингээд энийга шүдээ ингээд төмөр савнд дээр ингээд дотор хийчих штеп. Тэгээд төмөр савнд ингээд дээр ингээд нэг юм пластер шиг масгаад тэгээд дээрэс нь хатангуут нь дахиад энэ сохгүй гэж яриадсан штеп. Энэ шар энийг дахиад дээрэс нь хийчихнэ. Тэгэнгүүтээ энийг одоо энэ ингээд таглалцсан байгаа штеп. Ингээд таглангуудаа ийм шахдаг ямар шахна гэсэн үг ингээд сайн чамгалж байгаа. Тэгэхээр одоо энд орсон илүүдэл ингээд хими орсон юмуд ингээд гараа явчихна гэсэн үг. Тэгэхээр ямар ч хийгүү хонгорхоогоор ямар ч займайгүй юм гоё юм болнаа. Гэсэн үг ээ. Яа мэдээлтэй. Тэгээд одоо тэгээд энэ сохгүй шүт хоёрын голоор тийм ингээд плизэд өрхдөг байхгүй юу? Сохгүй плизэ. Тэнгүүд одоо ингээд энэ шүднээс ингээд салцсан байгаа сте. Тийм аа. Тэгээ одоо энэ ягаан юм байсан штэ. Ягаан нэг юмтай шүд байсан штэ. Энэ одоо энэ ягаанууд нь ингээд халуун төхөөрөмж нэгээд ягаан шууд хайлцсан байхгүй юу? Аха. Хайлаа байхгүй болчихсон гэсэн. Тэгээд хайлаад байхгүй болцсон юмыг хажууд чинь гаргаж тавиад тэгээд намтаж тэгж гаргаад тавьчихна. Тэгээ гаргаж тавингуудаа одоо даа ингээд хоосон шүтнүүд үлдсэн маа штэ. Энд дээр одоо дахиад одоо ягаан өнгийн одоо wax гэж одоо ягаан өнгийн нэг энэ одоо энэ ягаан материалыг ингээд хольж зурдаг байхгүй юу? Тэрийг энэ дээр шууд төгсч хийжнэ гэсэн үг энэ хэвэн дээрээ. Тэгээ хэвэндээ хийгээд одоо халуун одоо төхөөрөмж байгаа. Халдаг. Тэгээ төхөөрөмж дотроо хийгээд тэгээ гараад шүтээ яг ийм шүд бэлэн болоод гараад ирнэ. Тэгээ гараад ирдэг байгаа. Тэгээд энэ болохоор арга нь хоёр янзын арга байдаг байхгүй юу? Нэг ихэд тэгээд нөгөө арга нь болохоор одоо дээдлийн нэг шүдээ одоо сая ингээд сонгуун дотор хийнэ гэд хэлсэн штеп би ингээд пластер тавьсан гээд тэгээ зөвхөн ингээд шүднийхаа энэ урталт нөгөө нэг юм наачдаг аахгүй ингээд бандин шавар шиг юм ингээд уртлынхны хэсгүүдээр наагаад тэнгүүтээ сонгуугаараа ингээд гадна талын ингээд бүрхэн гадна талын ингээд бүрхчин ингээд тэгээ бүрхэнгүүтээ бүрхэд хатаачж байгаа аахгүй юу? Тэгээд хатаасныхын дараа нь болохоор юу? Би нөгөө нэг юу шүднээсээ салдаг гэсэн штэ. Тэгээ салдаг заяа. Тэнгүүтээ хатаадаг юм дотор ингээд хатаангуудаа яачин. Хатаангуудаа тэр дээрээсээ болохоор ингээд агаа гэж байгаа байхгүй юу? Агаар хийдэг юм шиг юм байгаа. Тэр болохоор ингээд халуун ихэндээ шингэн гарна. Тэр шингэний болохоор ингээд аваад шингэний хийчихнэ. Тэгээ шингэнээ хийгээд тэгээ шингэнээ хийчихэж байгаа байхгүй юу? Харин хүн байхгүй нэгэгээд энэ асуудаа. Тэгээд шингэн гарч ирнэ. Тэр шингэнээ одоо ингээд хийж аваад тэр нь одоо ингээд бас ингээд дахиад ус буцалж байгаа юм шиг төхөөрөмж дотор ингээд дотор хийчихэн тэр агаагаа. Тэгээ агаа нь тэгээд яг 25-аас 30 минутын дараа ингээд авахд тэр нь ингээд тэлтгнүүр шиг ингээд гатуу болсон байгаа. Тэлтгнүүр шиг гатуу болсон байгаа гэсэн үг. Тэгээд тэлтгнүүр шиг гатуу болсон байгаа юм чинь тэрийг ингээд уртлын хоёр хэсгийг ингээд зүсч авч агаад доторхыг ингээд салгаж аваад. Тэдрийг тэгээ салгаад татаад авахд энэ одоо түрүүн би нөгөө нэг юу нэгээд энэ салцдаг гэсэн дээ. Ингээд салцдаг. Энэ аргач. Тэгээ агаа нь болохоор юм. Халуунд болохоор ийм юу болчдөг. Дэлцэгнүр. Дэлцэгнүр болоод ингээд салгахаар яг энэ савгуун энэ идэртээ ингээд яг саяных шиг ингээд бас ингээд хайлаа байхгүй болчихно. Тэгээд байхгүй болоод ингээд авахтангууд яг ингээд шүднүүдийнх нь энд ингээд мэдэнэд нүлцсэн шүү дээ. Бид нар ингээд шүднүүд нь яг дараалалаар нь ингээд хавчаар шиг юм авч жагаад тэр нөгөө нэг халуун юмар нь үлээдэг байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор ингээд наалцсан илүүдл нөгөө юмнуудыг салгаад авчихна гэсэн үг. Тэгэнгүүтээ
Одоо сая ингээд агаа дотроо ингээд яг дараалал ингээд шүдээ байрлуулна. Байрлуулах хэрэгтэй. Тэгээ байрлуулангуудаа байрлуулаад тавина. Тэгээ яг дараалал байрлуулж тавьснараа дахиад одоо энэ ягаан энэний материал ингээд зуурна. Зуурж бэлдээд дотор нь дахиад чийгээд тэгээ дахиад халуун тэр одоо буцалсан усыг төхөөрөмж дотроо хийгээд 20 бас нэг за 30-аас 35 минут 20-оос 25-аас 35 минутанд хүлээх хэрэгтэй байна. Тэгээ хүлээгээд гаргаад ирээд авахд бол ийм болноо гэсэн үг байгаа. Хорошо. За тэгвэл өөр ингээд сонин санагдаж манагцсан асууж мусамар юм юу вэ? Тийм ойлгосон. Мэдээ ойлгосон. Ойлгоогүй юм да. Ойлгосон. Ойлгоогүй юм да. Миний өхнөөс. Миний хойлох юм уу? Миний ойлгох юм уу? Тэггүй нөө. Ингээд ямар тач гэрийнхэндээ тайлбарлаад ярьсан байгаа. Тийм бичлэг чинь 30 минут байхгүй юу? Ингээд сайн ярих хэрэгтэй, тайлбарлах хэрэгтэй ч юм тасаас юм асан. Ой. Одоо ингээд тийм гаргаж авна штэ. Ийм гүлгэр болоход бас учиртай. Тиймээс ийс шиг юм байгаа зөө ус гардаг. Тэрэн дээр ингээд гадна цэн ингээд ийс шиг юм аа ингээд тэрийг түрхэж жагаад ингээд үрдэг үстэй юм сони юм байгаа. Тэрэн дээр ингээд үрнэ. Тэнгүүд тэр нь болохоор ингээд сони ингээд барцгаар болох нь. Яг гүлгэр болгоод нь цэнхэр өнгөний сони бас үстэй байгаа. Тэр барцгаар юм дээр үрчээд тэгээ дараа нь цэнхэр юм дээр үржиж ийм гүлгэр болно. Тэрнээс анханаас ийм гүлгэр байгаа. Энэ хэцүүлэлтэй. Энэ болохоор хамгийн анх хийжсэн. Энэ болохоор дараа нь хийсэн. Ингээ харахаар ялгаа байна уу гэж үтэнд. Яаж юм? Юу ялгаатай юм? Нэрийг. Нэрээ сайн үстэн гэлгар байна гинэ. Энд хийсэн байгаа.